За манайха бас нэгэн яаралтай мэдээлэл байна. Энэ сүүлийн үед энэ заллингийнхны иргэдийг зайлж байгаа арга хэлбэрээ богино хугацаанд өөрчилж байгаа энэ байдлаар үнэхээр хэрэгсэгдэж байна. За тухайлбал яаж юм ихээр томоохон сүлжээ дэлгүүрүүд болон сүлжээ хоолны газруудын нэрийг ашиглаад иргэдийг заллаад байна. За тухайлбал одоо KFC сүлжээ хоолны газрын нэрийг ашиглаад манайх 60% хямдралтай одоо энэ хоол бүтээгдэхүүнээ та бүхэн худалдан борлуулнаа, та тухайн линкэн дээр дарж орно гэж. За тухайн линкэн дээр сайт руу дарж орохоор яаж юм ихээр яг л нөгөө KFC-гийн бидний нөгөө онлайнаар захиалдаг яг адилхан дуурайлах гэж гисэн. За тэгээ иргэд маань хоол бараа бүтээгдэхүүнээ захиалаад за төлбөр хийх. Төлбөрийн ихтэй мөн л адилхан банкныхаа мэдээллийг оруулж байгаа. За тэгээ улмаар яаж юм ихээр нөгөө залгичдүүд банкны мэдээллийг нь өөрсдөө аваад өөр төхөөрөмжөөр тухайн хүний банкны аппликейшнийг нэвтэрч ороод ансанд нь байгаа мөнгийг нь шилжүүлж авах, заавалмаар цалингийн зээл, тэтгэврийн зээлийг нь өндөр хэмжээгээр авах. Ийм залилгууд маш их хөгжиж байна. За өчигдрийн хувьд гэхэд 3 иргэн 8 сая төгрөгийн хэрэглэлтөд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэлээр хандсан байж байна. Тэгэхээр иргэд та бүхэн цахим орчинд явж байгаа юм баталгаагүй линкэн дээр битгий дарж ороорой. За дараад ингээд орчихлоо гэж бодоход банкныхаа хувийн мэдээллийг хизээч өгч болохгүй. Зам нь нөгөө төгөр залгигч этгээдүүдийн нөгөө үйлдлийн арга болон танаас урьдчилгаа төлбөр. Тэгэхээр та бүхэн банкны хувийн мэдээлэлээ хизээч өгч болохгүй байна. Урьдчилгаа төлбөрийг хизээч хэрэгжүүлж болохгүй байна. Энэ хоёр зарчмыг баримтчих юм бол энэ төрлийн гэмтригээс өөрийгөө өвсөн сэргийлж чадах нэ гэж үзүүлж байна.